сайн байцгаана уу? Мэдэн байна. Энэ дугаараар өнөөдөр би хэрхэн цээжний болжааг ихтэй үзүүлэх талаар заах байна. Энэ болохоор энэ ерөнхийдөө дөрвөн наснд орсон байна. За хамгийн ихэнд болохоор push-ups 25 удаа, дараагийн commando push-up хатаа, дараагийн Hawkins push-up буюу wide push-up, push-up. За бид хамгийн ихний дасгалыг үзье. Хамгийн ихний дасгал маань тавхан цаг мөчөө хадаж өгөх хэрэгтэй. Үгүй шүү. Хамгийн ихний маань 25 удаа. Халуун зөвхөн форма зүг авах хэрэгтэй. 25 удаа. But right now, here's the kind I prefer. I'm switching to get better. So, uniqueness ингэж барьж байгаа юм шиг байна. Батар машин чих байгаа. Тав, ингэж тав. Okay. За одоо гараас шатаж байна. Дахиад тавтах. Okay. За. Батар тавшид дараа 20 секунд амраад. Одоо энэ дасгалуудын хамгийн ихний push-up нь болохоор энийг сешн төв болчиход орж ирнэ. Командо push-up нь болохоор багийн энэ одоо сешн болчиход дасгалын хэсэг рүү орж ирсэн. За одоо хавтаа тавсны дараагаар Hawkins push-up буюу wide push-up-ыг 10 удаа хийгаа. За энэ хийхдээ хоёрын барилгын зүйлтэй параллелцтэй хийж болно. Энэ бүр хийх зүгээр гараараа болж айсч байна. За green stage учраас би энийг ашиглахгүйгээр эцгээ бүгдээрээ гараа явуулах хамгийн өргөн дээр өчөөдөө 10 удаа. Some fabulous live music later on, but right now, here's the kind I prefer. Okay. За. Одоо Hawkins push-up боллоо. За дараагийн дараагийн push-up байгаа. Дараагийн төрүүлж байгаа. Чи ингэ push-up хийх хэрэгтэй. Саний wide push-up нь юу болох вэ гэх юм бол таны хоёр цэцэн бүхэн координашн хадгалж өгнө. Мөн энэ хүчин ачааллууч мөн ногооны ахны дэйт хүчин ачааллууч гэсэн. Үгсээр таны цээж өгөх нь үгүй байна. Тэний байгаа. За одоо дараагийн push-up маань diamond push-up. Бүх гараа уурчин идэвхтэй байгаа. Ийм барилгатай шатнаар тавиад хараа. Okay. За ингээд энэ дасгалыг та одоо энэ сэтэ орсон дараа дахиад 20 удаа авах хэрэгтэй шүү. Миний 3 сет ерөнхийдөө хийхэд тань нэг 10 минут зарцуулах юм учраас өдөрөө гэртээ хийгээрэй. За энэ удаагийн дугаараар хэрхэн цээж өгч ирэх талаар бид тань
таалаа. Тэгээ баяр одоос фитнес чанелыг бүгдээ subscribe хийгээрэй. Дараагийн